Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр хичээлийн сэдв хэлц өгүүлбэрийн гол ба үүдэл санааг таних. Зорилго янз бүрийн найруулгад сонгон хэрэглэх. За өгсөн юмс үзэгдлийн гол шинжийг илтгэдэг бол өгүүлбэр нь утга санааг илтгэнэ. Жишээ нь өгүүлбэр дээр жишээ авъя. Нар гарлаа, хүүгийн нар гарлаа гэдэг өгүүлбэр. Нар гарлаа гэдэг бол шууд утгаараа байна. Тэнгэрт нар мандаж өдөр болох гэсэн. Хүүгийн нар гарлаа гэвэл нар гарлаа гэдэг нь хүү баярлах, баясах, сэтгэл санаа ханамж нь өндөр болох гэсэн үг байна. Ер нь хэлц өгүүлбэрийн утгыг монголчуудын сэтгэхийн онцлог утга соёлын өөр мэт онцлогоор бол тайлбарлаж болдог. Хэлцийг бүрдүүлж байгаа үгс нь утга хэрэглгээний талаас нэг зогт болж уран дүрслэлээр бүтсэн байдаг нь түүний чухал шинжүүдийн нэг юм аа. Ингээд жишээн дээр тайлбарлая. Хэлэхэд амархан хийхэд хэцүү хэлцийн гол санаа нь аливаа ажил нь биеийн хүч ухааны чадвараас шалтгаална. Үүдэл санаа нь бодсноо амар биш, биеэр гүйцэтгэх нь чухал. Үүнээс үзэхэд ам гар гэдэг хоёр үг нь үүдэл санаа, хэлэх хийх гэсэн гол санаа. Хазыг гэхэд алга хол, харыг гэхэд чих хол хэлцээ үүдэл санаа нь ам нүд байна. Гол санаа нь хол гэсэн орны утгатай тэмдэг нэр ба энэ нь хэцүү, хүнд, хялбар бус санаа бөгөөд аливаа ажил бүтээх нь хэцүү байдаг гэсэн гол санаатай болсон байна. Алгаа хазах хол, чихээ харах ойр атлаа хол. Эндээс хол гэдгийн салаа утгатай үг нь хэцүү байна. Тэгэхээр хэцүү гэдэг бол хол гэдэг. Хошуу нэмэхэд амархан, хуруу нэмэхэд хол гэсэн зохицолборын хошуу нь үг хэл, хуруу нь ажил хөдөлмөрийг тус орлуулсан байна. Нэм гэсэн үйл үг нь туслах, хамжилцах гэсэн адилтгсан салаа утгаар оржээ. За хэлц өгүүлбэрийн онцлог 2 ба түүнээс дээш үг нийлж бүтнэ. Уран дүрслэл дээр бүтэх тул утга шилжсэн байна. Уран дүрслэл гэдэг маань дээр гарсан орлуулал, адилтгал, зүйрлэл, өгөөдөл байна гэсэн үг. За үгсийг өөр үгээр сольж болохооргүй хэвссэн байна. Хэлц анх юунаас үүдсэнийг хаанаас мэдэж болох вэ? Өөрөөр хэлбэл үүдэл санааг тайлбарлахдаа одоо ямар ном зохиол унших вэ гэсэн үг. Монгол ардын аман зохиолоос, бэлэгдэл зүй цээрлэхээсний тайлбар бүтээлээс, хэлцийн тайлбар толиноос, зан үйлийн тайлбар толиноос ахмад хүнээс асууж сураглаж мэдэж болно гэсэн. Монголчууд эртдээр үеэс ер нь хэлц өгүүлбэрээр ярилцаж ирсэн. Хэлцийн бүрэлдэхүүнд байгаа үг өгүүлбэр нь бол утгын хувьд эсрэг ба ойролцоо байж болдог. За энд нэг ойролцоо өгүүлбэрийн жишээ үзье. Өөрийн бодлогын хүнийг монголчууд салхинд хийсэн хамхуул шиг, бурамтгтай тэмээ шиг, сармагчаа шиг, өөрийн толгойгүй дот шиг, алиа салбдаа шиг, цуураа шиг гэж ингэж ярьж хэлдэг. За тэгэхээр өнөөдрийн хичээлийн гол онцлог буюу хэлц өгүүлбэр нь нэгдүгээрт гол утга санаагийн тайлбарлана, хоёрдугаарт анх юунаас үүдсэн санаагийн тайлбарлана, гуравдугаарт уран дүрслэл гэсэн ийм алхмаар хэлц өгүүлбэрийн утга санааг тайлбарладаг байх нэ. За гэрийн даалгаварт бусад их сурвалжаас хэлц өгүүлбэрийн тухай дэлгэрүүлэн уншиж, түгээмэл бус 2-3 хэлц өгүүлбэрийг бичиж тайлбарлаж ирээрэй. Ингээд анхаарлаа хандуулсан явдалд баярлалаа. Дархлаагаа сайн дэмжиж гэртээ байгаарай хүүхдүүдээ. За баярлалаа.